Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр Fortune podcast-ийн 26 дахь дугаар хүрч байна. Энэ удаагийн дугаараараа бид хоёр маань Liberal Rising буюу жинлүүрээ ордны мандалтай хүмүүсийн part 2-тэй амьдрал руу гараад ирнэ. За эхлэе. Тэгэхээр Liberal Rising хүмүүсийн гадаад төрхийн хувьдлогоор зэрэг маш үзэсгэлэнтэй байдаг. Маш сайхан арьстай. Яагаад гэвэл одоо сугар гаригаар өдөрдүүлж байгаа шүү дээ одоо. Охин тэнгэр хуусан тэнгэр хайрын бурхан. Тэгээд тийм болохоор маш сайхан арьстай. Нүүр нь ихэвчлэн зөөвөө илэртэй. Дух нь өргөн байх хандлагатай. Сайхан биетэй. Бие маш сайн зөв авч явж чаддаг. Ингээ гунгасан алхахдаг зөв. Гунхаж алхахдаг. Тэгээд биендээ маш анхаарал сайн тавьж чаддаг. Гоё хувцасладаг. Алхах дуртай бас гүүх дуртай хүмүүс идэм байна. За тэгэхээр Liberal Rising хүмүүс маань ерөнхийдөө одоо хайр дурлалын харилцаан дээр ярих юм бол ерөнхийдөө ганцаараа байхаас айдаг төрлийн хүмүүс байдаг. Заавал хэн нэгнтэй хамт байхыг чухалчлаад байдаг. Ганцаараа байх юм бол өөрийгөө амар их ганцаардна ерөөсөө маш тахгүй гэж ерөнхийдөө бодчихгүй нэгэлдэг. Хайрыг маш их хүсдэг. Тэгээ тийм болохоор яг ингээ хамтрагчгүй ч юм уу хүнтэй үерхэхгүй эсвэл найзгүй эсвэл гэртээ ганцаараа байх юм бол энэ хүмүүс яг үндэ бүр энийг хамгийн аимшигтай зовлон гэж хүлээж авах гэсэн үг. Тэр энэ хүмүүсийн амьдрал ер нь хамтрагчтай, хостой байна гэдэг бол маш чухал гэсэн үг. Тэр хүмүүс нь одоо өөрийг нь маш зоригжуулж өгдөг. Өөрийг нь одоо нээж ярихад маш тусалдаг. Тиймэрхүү хүмүүс байдаг. Тэгээд Liberal Rising хүмүүс ер нь бол нэг тийм жижиг мөрөөдөлтэй байдаггүй, маш том мөрөөдөлтэй байдаг. Маш их том зүйлсэд хүрий гэж боддог. Яагаад гэвэл угаасаа бодод үзэхээр нөгөө нэг Saturn буюу санчир гараг байдэн шүү дээ. Санчир гараг чинь 10 дугаар гэрийн захирагч нь. 10 дугаар гэр чинь амбицыг илэрхийлдэг. Санчир чинь бас өөрөө амбицыг илэрхийлж байгаа. Тэнгүүд санчир гараг нь яг өөрөө Libra буюу жинлүүрээ ордон дээр сайн байрлалтай. Сайн нөлөөтэй байдаг. Тийм ч болохоор Liberal Rising хүмүүс маш амбицтай буюу маш том мөрөөдөлтэй байдаг байхгүй юу? Магадгүй улс их орныг сайхан болгож төвшүүлнэ гэдэг мөрөөдөлтэй ч биш болно тийм мөрөөдөлтэй байж болно. Тэнгүүд тэр мөрөөдлөө хэлэхэд нь өөрийг нь хүлээж авдаг. Наад мөрөөдөлч ерөөсө биелэхгүй, бүтэхгүй. Юу гэсэн үг нь чи одоо ийм зүйлийг хийх юм уу гэж тэгдэггүй. Тэгдэггүй, өөрийг нь зоригжуулж өгдөг, өөрийг нь өдөөж өгдөг. Тэр мөрөөдөлтөд хүрэхэд нь тусалдаг, иш хүчээр хангадаг. Тийм хүн маш их хүсдэг. Тэр хүмүүс нь одоо манай хоньны ордны хүмүүс юм аа. Тийм хоньны ордны хүмүүс юм. За тэгээ хоньны ордныхан чинь яг өөрсдөө маш шийдэмгий, шулуун, зоригтой, шулуун шудрагтэй тийм хүмүүс байдаг. Тийм ч болохоор бас Liberal Rising хүмүүст маш их тохирдог. Шулуун шууд хэлцдэг. Тэгээд нөгөө нэг Liberal Rising хүмүүс чинь яг өөртөө шүүмжлэлийг хүлээж авч чаддаг гэсэн шүү дээ. Тийм ч болохоор шууд шулуун ингээ хэлэхэд нь окей гэдэг ингээ хүлээж авах чадвартай гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө хит их бууж өгөх хандлагатай байдаг. Тэгээд тэрийг нэг бууж өгч явахт нь улам сайхан галын өрдөөд буцаж чадаад тэгэж их ус сэдлийн сэрээгээд тэгж чадвал одоо бас тийм сайн л гэсэн үг шүү дээ. Нилээ ер нь бол сайн. Тэгээд Liberal Rising хүмүүс бас өөрөө тэнцвэртэй харилцааг хүсдэг ч гэсэн тэнцвэргүй харилцаанд орох хандлага маш өндөртэй байдаг. Яагаад гэвэл Liberal Rising хүмүүс өөрсдөө хэл хязгаараа сайн тавьж чаддаггүй. Юу хүсэж байгаа гэдгийг ингээ сайн илэрхийлж чаддаггүй. Тухайн хүн л яг юу хүсэж байна, тухайн хүн нь л яаж ийн гэдгийг ингээ бодонгуудаа өөрийгөө ингээ золиосож чаддаг штэ тий. Тийм ч болохоор яг ингээ тэнцвэргүй харилцаанд орох магадaltaй байдаг. Тэгээд ийм учраас Liberal Rising хүмүүс өөрсдөө юу хүсэж байгаагаа ингээ хэлэхээс айхгүй тийм харилцаанд орох хэрэгтэй. Нөгөө нь юу гэж бодох бол нөгөө нь яах вэ гэж юусаа айхгүй тийм харилцаанд байх юм бол Liberal Rising хүмүүс маш жаргалтай байна. Маш өсөн дивж чадна гэж хэлж өрнө болно. За тэгэхээр ийм Liberal Rising тай хүмүүс ер нь баг залуу насндаа ямар байсан бэ гэдэг талаар ярилцгаая. Тэгэхээр ерөнхийдөө баг залуудаа нэлээд зөрчилтөө хүнтэй маргаан үүсгэс нэлээд айдаг байсан. Тэрнээс зайлс хийдэг байсан гэдгийг ерөнхийдөө харуулдаг. Одоо өөрөөс нь эрх мэдэлтэй ч юм уу тий өөрөөс нь одоо эцэг ихийнхаа тэр хүмүүсийн хүлээлтийг ер нь биелүүлэхийн тулд амар хичээдэг байсан баг. Нөгөө хүмүүс надад чи одоо ингэ гэдэг юмуд
ийм тийм байх хэрэгтэй гэж хэлэнгүүтээ тэрэнд нь ингээл хүрхэмжил тэрэнд нь айгу хичээгээл те би ийм байх хэрэгтэй гэл тэгэж ер нь л хичээдэг байсан юм магадгүй. Жохон хатуу гэр бүл төссөн байх хандлага өндөртэй. Ихэнхдээ ер нь бол маш өндөр стандарттай тийм нэлээд хяналтанд байсахыг хүсдэг тийм одоо эцэг ихтэй гэсэн үг шүү дээ. Тэгээд нэг давуу тал нь гэх юм бол гэртээ маш их зөв хүмүүжсэн гэрийн хүмүүжил маш сайтай. Тийм хүмүүс байдаг. Тэгээд тийм ч болохоор хүмүүстэй ийдэг ингэж харьцдаг. Хүмүүстэй ер нь бол багасаа яаж харилцах ёстой талаар заалгаж авсан баг. Тэгээ тэр одоо вэс шатар нь багтаа суудсан болохоор тийм болоод гэсэн тэр нэг сайн гарч ирч чадчихж байгаа. Тэгээд гэр бүлийнх нь яг өөрийг нь эрхлүүлэх ч юм уу те эсвэл ямар нэгэн тийм сэтгэл санааны хувьд ойр дотн байхыг байж чаддаггүй байсан. Ер нь тэр тал нь хязгаарлагдмал байсан гэж хэлж болох үст. Гэхдээ яг манай бусад райсингуудын бага насыг бодоход те арайгаагүй байхгүй. Арайгаагүй гэхдээ бас хяналттай. Хяналттай нэгд чинь бас өөрийг ингээд чөлөөтэй байлгахад хин хэцүү болж байна л гэсэн үг шүү дээ. Гэхдээ бас ингээд бодоод үзэхээр багтаа угаасаа тэртээ тэргүй сэтгэл санааны сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадахгүй хязгаарлагдмал байгаа болохоор энэ хүмүүс маань том болоод сэтгэл санаа буюу сэтгэл зүгээрээ ингээд хүнтэй холбогдож чаддаггүй болчихж байгаа байхгүй юу? Тэгэл одоо гэр бүлийнхэн маань одоо хүүхдүүлэнгуудаа бити үйлээтэй гэж тэгж хэлэнгүүт би одоо бүр сүлдээ ойлог наад хүүхдүүдтэй бити үйлээтэй гэдэг уйлж болохгүй мэн гэж одоо том болоод өөрийгөө илэрхийлж чаддгүй болчтой байлиг гэл. Тэгэл тэгсэн чинь за тэгвэл тийм үрдөө хандлагатай болсон. Тийм хүүхдээс уйлмаар байхад нь уйлуулах хэрэгтэй юм байл л дээ тий. Бити уйл юунд нь юунд нь уйлт ингээл тэгэж хэлээд байвал тэр хүүхд чинь юмд уйлж болохгүй юм байна гэж бодоод том болоод хүнд хэцүү юм дээр ингээд сэтгэл хөдлөл гаргаж чадахгүй болдог ч юм. Тиймэрхүү зөндөө байна. Тэгэхээр эцэг эхчүүд бас жижиг юм дээр бас амар анзаарч бодлоготой байх хэрэгтэй. гэдэг бид хэлээл байгаа. Тийм сэтгэл хөдлөлөөрөө тэгтээ хамгийн гол нь хайр чинь ерөөдөө сэтгэл хөдлөл болон оюун ухаан бүх зүйлэр дээр холбогдчихж ингэ харилж байгаа шүү дээ. Тэгээд тэнгууд сэтгэл хөдлөлөөрөө холбогдож чадахгүй болчоороо нөгөө юм чинь маш өөрт нь хэцүү шүү дээ. Яг үнэндээ. Тийм шүү дээ. Ягаад гэвэл сэтгэл хөдлөлөө илэрхийлж ингэ чадахгүй, холбогдохыг хүсдэггүй. Тийм байх юм бол хичнээн ингээд нөгөө хүндээ хайртай байсан ч гэсэн тухайн тэр liberalizing хүмүүс өөрсдөө их зов. Яг нөгөө хүн зовно л доо. Гэхдээ юм тэр хүн өөрөө илүү зовно. Ягаад гэвэл liberalizing хүмүүсийг өөрөө нөгөө хүний амир боддог болохоор. Нөгөө хүн хажууд нь ингээд зовоод ингээд те сэтгэл хөдлөлөөж гаргалдаа маргалдаа гэдэг хат нь яг өөрөө гаргаж чадахгүй болохоор liberalizing хүмүүс өөрсдөө илүү зовно гэсэн үг. Тэгээд яг хамтрагчаасаа ерөнхийдөө өөртөө амир их хамт юм хийхийг хүсдэг. Тэгвэл нөгөө нэг талт юм гээл өөрөө ингээл бас хамтрагчтай юм хиймээр байдаг. Нөгөө нь хамт хийж өгөхгүй байдаг. Тэрнээс болоод ингээд яг үн цэний ингээд хайрын тэр үн цэний зөрчилтөө өсч магадгүй. Тэр аль болох ингээд хамт юм хийж чаддаг хүмүүстэй тий. Юу ч ингээд хамт хийгээд ингээд collaboration гэдэг чинь collaboration гэдэг шиг тиймэрхүү юм хийвэл өөртнөөс нь шиг амар жаргалтай байдаг. Одоо жишээлбэл хоол хийх ч юм уу. Тий, хоол ихтэй хамт хийдэг. Гэрээ хүнсийг цуглуулах ч юм уу тий. Жижигхэн тийм хөөрхөн юм дээр хамт ингээд яхаа нөгөө хүнээс нь ингээд сэтгэл гаргаж ин гэдэг зүйл мэдэрч чадна гэсэн үг. За тэгээд карьерийн хувьд болохоор зэрэг яг өөрөө уурлаг, ус төр, хууль тэгээд ямарваа нэгэн хүн зөвлөгөө өгөх эсвэл гоо сайхны салбарт илүү одоо азтай байд юм байна. Мөн бас хөө яг эдгээр одоо хийсэн салбарууд гэлтгүйгээр тухайн ажил нь яг ажлын хамт олон нь маш сайтай. Ажлын хамт олон нь яг өөрийг нь маш их дэмждэг, тусалдаг, юу ч хамт хийдэг тийм хүмүүс байх юм бол тухайн ажилдаа маш сайн гэсэн. Тэгэхээр яг ажил нь чухал биш ээ. Яг үндэ хамт олон хүмүүс нь чухлаа гэдгийг ер нь бол liberalizing хүмүүс тэгж боддог. Зөндөө нэг юу яж тээ. Цалиндаа биш хүмүүстэй хорогдоод байх үед гэл тээ. Ажлынхаа хамт олонд хорогдоод байх үед гэдэг шиг тиймэрхүү юм байдаг. За тэгэхээр liberalizing хүмүүс маань ерөнхийдөө маш их зүйл сурахыг хүсдэг. Ер нь л багтаа амар их ном уншдаг байсан хүүхдүүд байдаг. Ном уншдаг болохоор маш ухаалаг. Тэгээ баг сургуульд ерөнхийдөө нэлийн ухаалаг. Тэгээ нэлийн амар одоо том хүний хүсэл бодолтой ч юм аа тиймэрхүү хүмүүс байсан гэж магадгүй. Тэгээд нэлийн нээлттэй сэтгэлгээтэй
гадаад хэл сурахтай айгу мундаг байсан баха. Тэгээд маш холын зүйлийг боддог, амар алс холын мөрөөдөлтэй, тийм мөрөөдөлтэйсэн баг. Тэгээд ерөнхийдөө юу бодож буугаа үнэн чударгаар нь хэлж чаддаг. Тийм хүмүүс байдаг. Гэтэ ерөнхийдөө бодол нь ер нь хвчлэн амар өөрчлөгддөг. гэж хэлж болно. Яг нөгөө хүмүүсийн шалтгаалаад идэх шүү дээ. Хүмүүсээс өөр юм сонсоод энэ хүн бод чам чинь нэр ийм биж болох юм бэ? Тэгж өөрчлөгдөв. Тэр энэ хүний хувьд өөрийн гэсэн үзэл бодлыг тогтоох нэг амар чухал гэдэг. За тэгээ романтик харилцааны хувьд болохоор романтик харилцаанууд маш романтик. Тэнгүүдээ уран сэтгэмж буюу тийм зөвгөнлөө үр дүн гэдэг заяо. Одоо dreamy гэсэн. Маш романтик. Тэгээд маш их юм уран сэтгэмж ихтэй. Жохон гоц сонин болцоог хүсдэг баг. Амар гоц сонин итгээд болцоог хүснэ. Тэгээд үерхэлтэй болохоор зэрэг нэлээд жоохон хүүтэй ханддаг нөгөө үнтэйгээ. Тийм сэтгэл хөдлөлөөрөө холбогдохыг хүсдэггүй. Гэхдээ маш найдвартай харилцааг ингэж хүсдэг. Маш олон юмны тухай ярилцахыг хүсдэг баха. Сонин сод юмны талаар. Тэнгүүдээ өөрөө өөртөө ямарваа нэг тийм таашаалыг мэдрэхийг зөвшөөрдөггүй. Одоо ингээд хангалттай баярлаж чаддаггүй л гэсэн үг. Одоо баяртай жаргалтай зүйл боллоо гэхэд ерөөсөө би яахлаар ингээд баярлах хэрэгтэй. Тийм. Таашаалаа. Жохон үргэлжлийн хувьд жохон бие даасан байх хандлагатай хаа. Нэг нөгөө хүнээс ингээд хамаарад идэггүй. Тийм бах. За тэгээд ерөнхийдөө маш хурдан дурлдаг. Магадгүй анхны харцаар дурлдаг. Тиймэрхүү байх боломжтой. За тэгээд ерөнхийдөө бодлогогүй басыг хараагүйгээс үүдээд хүнтэй ихэд хурдан гэрэлж магадaltaй. Одоо Libra Rising одуудыг харах юм бол ерөнхийдөө амар хурдан гэрэлцсэн байдаг. Тэгээд тэр нь ингээд сайн бодоогүйгийн үр дүнээс хурдан салдаг ч юм уу тиймэрхүү хандлагатай. За тэгээд гэрэлтэй хөдөлгөөр зэргийг өөрөө бүх шийдвэрийг нь гаргадаг хүн байхыг хүсдэг. Амар сонирн болж байгаа. За тэгэнгүүтээ үерхлийн хөдөлгөөр зэрэгтэй амар биедаасан байлиг хүснээ гэрэлтэй хөдөлгөөр зэрэг нөгөө хүн надаас жоохон хамааралтай байгаасаа гэж хүсдэг гэсэн. Хомсаноос муураноос хомс гэдэг шиг гэхгүй. За хотлаарсан шүү. Гэтэ ерөөдөө нэг тийм хүү нөгөө үзэл бодолтой. Тэгээд нэг тийм асуудалтай ч гэх юм уу тийм хүмүүс татагддаг заяо. Би яг энэ хүнийг засаж чадна. Гэснэ ингээд дурлдаг ч юм уу те. Засаад авъя. I can fix him гэж үгээ те. Тэгж үгээд идэг хүмүүс эдэн штэ. Ерөөдөө тэр хүмүүс ч гэсэн. Тэнгүүдээ тийм bad guys ч юм уу тийм bad girl гэж татагдах хандлага маш ихтэй. I like to date bad guys because they are so interesting. Нүг сонирхлын нэг өдөөдөг болохоор. Тэгэл нэг сайн залуус л уйтгартай. Гэтэл сайн залуус бол сайн залуус л юм да. За тэгээ өв залгамжил хүртэх маш боломж өндөртэй. Санхүүгийн хувьд санхүү нь маш их дээшилж доошилдог. Нэг мөнгөтэй мөнгө гэх. Гэхдээ нас ахих хэрээр тэр санхүүгийн байдал нь маш их сайжирдаг. Тэгээд хэр их мөнгө олж байгаагаа хүмүүст хэлхийг хүсдэггүй, дотны хүмүүстээ ч хэлдэггүй заяа. Нууцлаг. Нууцлагдмал. Тэгээд хэлж яах юм гэж боддог л та. Тэнгүүтээ маш их юм ногдмол авьяастай байх боломжтой. Тэргээ хизээ нэг юм бол таа гэхгүй. Сайн мэдгүй юм тий. Өөрөө л олж нөх бах та. Тийх ба. Тэгээд бас хүсээгүй маш их өөрчлөлтүүд өөрт нь ирдэг. Тэр өөрчлөлтүүд нь хамгийн гол нь яг өөрөө бэлэн бос байдаг заяа. Тийм ч болохоор энэ өөрчлөлтүүд нь өөрт нь маш хэцүү байдаг. Өөртөө итгэлгүй байдлаар нэлийн нууж чаддаг. Тэгээд одоо зарим хүмүүс болохоор зэрэг за яг өөрчлөлт гарч ирлээ гэж бодоход хүлээгээд аваад тэгээд өөрчлөгдөж штэ тэгэнгүүт Libra Rising хүмүүс болохоор зэрэг хизээж өөрчлөгдөх хүсдэггүй. Тэгсэн чинь амьдралын цаанаас өөрчлөгддөг болохоор өөрчлөгддөг. За тийм. За тэгээ ерөнхийдөө нэг олон нийттэй болон олон хүнтэй харилцах ерөнхийдөө дуртай яг ойр тойрон тэгээ нийгэмдээ ерөнхийдөө маш өгөөмөр зөөлөн сэтгэлтэй уяхан хүн гэж юу нь танигддаг байх. За тэгээ мэдээж маш хариуцлагатай хүмүүс ээ. Тэгээд нэг жоохон хэцүү сайд зүйл нь болохоор зэрэг хүмүүст маш их анхаарал тавьдаг ч гэсэн үүнийг зарим хүмүүс үнэлдэггүй. Тэрнээс нь болоод гэж боддог гэсэн. Тэгээд бас хүмүүст ашиглуулж исэн тохиолдол байгаа. Яг л бас гинэн болохоор.
гинэн сайхан сэтгэлтэй болно. Тэгсэн тал байна. За тэгээд ерөнхийдөө мэдээж тасралтгүй суралцах дуртай хүмүүсээ. Хүмүүсээс орчноосоо бүх зүйлд нээлттэй хандаж шин зүйлсийг маш их сурахыг хүсдэг тийм хүмүүс байдаг. Тэг ерөнхийдөө өөрөө алдаа хийсэн бол тэр алдаагаа хүлээн зөвшөөрөө эргээр хүлээж аваад тэрхэн хөгжиж чаддаг тийм хүмүүс байдаг. Ерөнхийдөө тий богино зөө аялал дуртай гэж магадгүй ойрын тий. Тэр түнхэл орчиг гэдэг. Тэгээд нээлт хийх дуртай, шинэ хүмүүстэй танилцах дуртай. Ер нь нөх амар нөгөө нэг нам гэж яваад хүмүүс бол биш. Нам бус. Тийм нам бус. Тийм хүмүүс нам бус. Тэнгүүдээ альва ямар нэгэн зүйлийг хамгийн сайнаар яаж сайжруулах вэ гэх юм бол тэр нь шүүмжлэл гэж боддог. Тийм ч утгаараа яг өөрсдөө шүүмжлэлийг сайн хүлээж авдаг. Хүмүүстээс шүүмжлэл хийдэг. Тийм ба. За тэгэхээр ерөнхийдөө ямар нэгэн өөрийнхөө зүүн сонг ашиглаж хийдэг ажил мэргэжил хийвлээгөө зүгээр. Яг бол маш зүүн сонгтой байх болно ажил мэргэжлээд. Эсвэл нөгөө нэг худалдаа харилцаа хийх ч юм уу те. Ишээ тийшээ ингэж яваал, ишээ тийшээ ингэж юм зараал. Тэгэх юм бол ерөөдөө liberalize хүмүүс хүний арга ивэг болж чаддаг болохоор бараа бүтээгдэхүүнийг шууд зарчнаа. Түнэл зарчнаа. Өчиг нь бол та өөрт нь таарсан кейс барьж авч байгаа л та ингэдэг бол тэгэл зарчих واخ. За тэгээд бас өөрт нь маш олон ингээд бизнесийн санаа орж ирдэг заяа. Бизнесийн санаа ч юм уу эсвэл яг амьдралын санаа ч юм уу. Маш олон санаа орж ирсэн ч гэсэн энийг эзэж хэрэгжүүлдэггүй. Яагаад гэвэл тэр санаа нь яг өөрөөг нь тэр бомтон болохгүй л хэрэггүй гэж боддог. За энийг сайн болж боловсруулахгүй болохгүй мэн гэж хаяа дахиад шинэ санаа орж ирээ. Орж ирээл. За. За энэ ч бүтнэ гэж бодох юм байна даа гэл. Тэгэхээр зөвөр хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Тэгээд бас хизээч тийм нэг тийм ямарваа нэгэн зүйлд бэлэн юм шиг мэдрэмж авдаггүй. Бүрэн бус. Тэгээд ганцаараа бие дааж ажил мэргэжил хийхийг хүсдэггүй. Бие даахаа ганцаараа бүр бие дааж штэ. Тэгээд тийм болохоор яг хүнтэй хамтарч хөдөлмөрлөл амар их зүгээр. Хөдөлмөрөөрөө ерөөдөө нэлээх амжилтанд их хүрдэг тийм хүмүүс байдаг. Тийм амар их өнгөтэй болох тийм санааг л хэрэгжүүлээ л гэж боддог багт тий. Мөнгө их одоо олж чадхаар л. За тэгэхээр ерөнхийдөө liberalize хүмүүс маань өвтөл насандаа сайхан байна. Тийм. Жаргана. Бурдана. За. Тэнгүүдээ бас яг хүний зовлон ингэж яг үндэ сайн сонсож чаддаг заяа. Тэгээд тийм ч болохоор хүний зовлонг сонсож чаддаг болохоор тэр асуудыг нь өөр дээрээ ингээд болцсон юм шиг мэдрээд тэрнээсээ болоод өөрөө стресстэй төрсөн юмс. Хэцүү байгааз. Тэгээд хүнд ерөөхдөө маш их ингэж донтох хандлага байдаг. Доктортой харилцааг хайдаг. Тэгээд тэр доктортой харилцаа нь ямар нэгэн аргаар буруудаад бүтлгүүтэх юм бол тэр хүнтэйгээ маш их зурлалддаг. Хиний нэг алдахыг бас хүсдэг л гэж бодож байна. За тэгээд ерөнхийдөө судалгаа шинжилгээ шаарддаг тийм ажилд ер нь жоохон авьяастай. Ерөнхийдөө дотооддоо маш амар их юм өөрийгөө шүүмжилдэг хүн байж болно. Би юм байна, тийм байна гэх төгс яхахыг хүсдэг. Өөрийнхөө одоо сайжруулах хэвээр зүйлсээ ерөнхийдөө өөртөө ярьдаг. Миний энэ болохгүй байна. Тэ энэ маань болоод байна гэдэг зүйлийг ярьдаг. За тэгээд явж ерөөхдөө найзууд нь маш сайн хүмүүс байдаг маа. Маш халуун дулаан хүмүүс. Найзуудтай жоохон од. Тийм найзууд жоохон нэрганч хөгжөөнч хүн байх магадaltaй. Тэгээд маш их юм сонин содон зүйлсийг сонирхдог. Тэгээд найзууд нь амар сайн хүмүүс болохоор өөрт нь маш их тусалдаг. Ялангуяа карьер ч юм уу. Түүхээс үсэд маш сайн туслана. Тэгээд бусдад хүлээн зөвшөөрөх хүсэл маш их ихтэй. Олон нийтийн анхаарлын төвд орох дуртай. За тэгэхээр гэр бүлийн хувьд хэм бол энэ хүний гэр ерөөхдөө жоохон хөөртөн хандлагатай болно. Гэртээ эцэг их нь жоохон хөөртөн ч юм уу. Тиймэрдүү байдаг. Бас хатуу тийм хүмүүжлэр өссөн гэж ярьжсэн шүү дээ. Тиймэрдүү. Тэгээд гэр бүлд нь ерөөхдөө ямар нэг тийм хяналттай сүгэлтэй хоол тийм асуудлууд маш их байдаг. Магадгүй тий гарч яваад одоо найзтай уулзлах гэхэд ямар нэг хяналт гэр бүлээсэн байж идэг ч юм уу тий. Тиймэрдүү байдаг. Тэгээ зорилготой өрхийн тулд ерөнхийдөө насан туршдаа хөдөлмөрлөж эцэстэн зорилготой өрсөний дараа амар тайван хам гүхэн тэтгэвртэйгээр гараад тэрийг сайхан амьдрий
Байгальтай ойр амьдрий. Тий. Цөөхөн ажил хий гэдэг ч юм тий. Аваа нэг сайхан Яс амрын. чаад тэгээд амрий гэж идэх юм байна одоо. Тийм тэгж боддог ерөөхдөө. Гэтэ яах вэ жоохон баас нээж магадгүй л тий. Тий. Тийм хандлага байна. Бас байна. Тэгэнгүүтээ бас нөгөө мөнгөтэй маш боломжтой харьцдаг. Тэгээд бас жоохон мөнгөндөө ер нь жоохон харамж байх тохиолдол байна. Эсвэл хоолндоо харамж ч юм уу бустай хуваалцах хүсдэг. Үнэхээр дотны хүмүүстэй л хоол амар зориулна. Бустай жоо хуваалцах гэдэг. За ингээд манай Libre Rice part 2 маань энэ хүрээд дуусч байна. Тэгээд та бүхнийг сэтгэл хөдлөлтөөсэй гэж хүсэж байна. Тэгээд манай дараагийн мандал тартаар мэдээж охины ортныхан баа. Төгс төгөлдөр охтууд. За тэгээд охины ордороо дараа уулзцгаая. Энэ хүртэл сонссон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд манай Virtual Report буюу манай төрсний үсгтийн тайллыг хийлгэж байгаа хүмүүст маш их баярлалаа. Хийлгүүлсэн хүмүүст маш их баярлалаа. Хийлгүүлэхээр бодож байгаа хүмүүст ч гэсэн маш их баярлалаа. Тийм ч болохоор та хэдийг маань одоо хийлгээсэй гэж хүсэж байна. Өөрөө тань мэдэх нэг зам байгаа шүү. Тийм зам байгаа шүү. Тэгээд жоохон хүлээлттэй байж магадгүй. Нөгөө нэг ихнээсээ ингээд захиалгын дүүрээд эхэлсэн болохоор тийм болохоор жоохон хүлээж агаад яг өөртөө одоо тий удаан хүлээсэн тий юу амттай гэдэг шүү дээ. Тэр шиг тийм зүйлийг ингэж бодоод сайн сайхан зүйлийг бодоод тэгээд төрсний үсгтээ тайлбарлаа хэлгээрэй. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа.